За сайн байцгаана уу. Дуу маань орж ирсэнгүй. Нэг. За. Хэсэ энэ дээр юу ч Альвардын дансыг коммент хийч. Ингээд эхлэе. За сайн уу. За тэгэл эхэлсэндээ. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За шинэ 7 хоногийн мэндийг хүргье. Тэгээд шинэ 7 хоногт хэдүүлээ нэгэн шинэ гар утсыг үлгэдэ авцгаая бас нэгэндээ те. Мэдээж бас 1000 төгрөгөөр эн чинь гэхдээ 2-3 хоногийн өмнө дүүрсэн баг шүү. Тэ? За дараагийн iPhone 17 Pro бол ямар ч байсан 12% явж байна. Нөгөө 1000 төгрөгийн Alphard маань 91% болсон байна. За өшөө дэвшлүүлж. Тийшээ. За RX маань 56%. Дараагийн сайтан дахиад дэвшлүүлээ. Өчигдөр бас нэг сайтанд тодорсон тийм ээ. Улаанбаатар хотоос тодорсон. Дараагийн сайтаа 29%. За 30% хүрж байгаа маань. За ингээд нэг шинэ мэдээ бас шинэ 7 хоногийн хэдүүлээ шинэ мэдээтэй өгтөж байгаа. За тэр юу вэ гэвэл Land 300 орж ирсэн. Гэхдээ суглаа маань нэгдэг байгаа. Тун удахгүй гэд бид нар ямар ч үсэн ингээд тавьдсан байгаа. Хүмүүс маань ингээд харж байх тийм ээ. За мэдээж 0 км бүр 1 км гүйлттэй. За тэгээд өвлийн үйлчлэл одоо нэг үйлдвэрийн одоо 3 жилийн баталгаатай эсвэл одоо 100 мянган км-ийн баталгаа. За тэгээд одоо дилерийн 3 жилийн үйлчлэгээний эрх гэх мэт маш олон зүйл дагаж очиж байгаа. Дагаж ирж байгаа. За ингээд ямар ч байсан та бүхэндээ ингээд харуулчи 30 мянган төгрөгөөр одоо ингээд машины сонголт бол маш их боллоо шүү дээ. Үнийн сонголттой болж байна тий. 1000 төгрөгөөр 1000 төгрөгийн машины суглаа гарч ирлээ. 100000 төгрөгийнх гарч ирлээ. 30 мянган төгрөгийнх бас гарч ирж байна. За энэ сард бол одоо 23-нд Alphard-ийн маань тохирол болно. За дэвшлүүлж 23-нд Alphard автомашины маань одоо энэ 7 хоногийн хагас санд бүтэн санд билүү? Одоо амралт энэ 7 хоногийн амралтын өдрөөр энэ машины тохирол болно. За дараа 7 хоногт нь энэ машиных ч юм уу те. Ингээд ямар ч сан ингээд дараараасаа дараалал 12 сард бас нэг дараагийн 1000 төгрөгийн машины тохирол явна. Энэ Land 300-ийн маань тохирол явна. За тэгээд энэ араас нь энэ 100000 төгрөгийн араас бас машины араас бас ямар машин орж ирэх юм те. Гой юмнууд байгаа. Азинд одоо сэрхээ хураа. За хураа шинэ 7 хоногийн мэндэ шинэ 7 хоногийн мэнд. За ингээд удахгүй энэ дээр дахиад дэвшлүүлээ да. Land 300-ийн хажууд бас нэг суглаа орж ирнэ. Тэр бол өнгөө iPhone 17 утасны суглаа орж ирнэ. За тэр өнгөө iPhone 17 утсыг бол ерөөсө 7 хоног болгон азд нэг тодруулаа явна. 17 Pro биш зүгээр 17 тий. За энгийн 17 iPhone 17 утасны өнгөө суглаа орж ирнэ. За тэр бол 7 хоног болгон азд нь тодроод явна шүү. Тэгэхээр та бүхэн маань мэдээлэлтэйгээ ойрхон байгаараа те хамгийн түрүүнд мэдээлэлээ бас хамгийн түрүүнд аваараа тэгжээж л бас боломжийг олж харж те хамгийн түрүүнд бусдаасаа төрүүлж орж ирж ижил тэр өнгөө одоо өөр юу гэдэг бусад оншууллаад бас авна штэ те. За тэгээд 7 хоног болгон бас топуудаа 3 топ хийж бас 100 мянган төгрөг гээд байгаа штэ те. Alphard дээр бас орсон байгаа AZV-гээ гэж. За AZV-гээ өнөөдрийн тохирлоо хэдүүлээ мэдж байгаа те. Өнөөдрийн тохирол бол AZ 112 кодтой шүү. AZ 112 кодтой 4 оронтой суглааны дугаар байгаа. За зарим хүмүүс маань нөгөө нэг шинээр орж ирсэн хүмүүс маань за энэ одоо өчигдрийн сайтан дээр ихэд 4 оронтой, сайтан утас 2 бол ерөнхийдөө 4 оронтой байгаа шүү дээ. За тэгсэн чинь надад 5 оронтой байж та ягаад энэ 4 оронтой суглааны тохирол яваад байгаа юм бэ гэд. Машинаас бусд нь бол 4 оронтой. Одоо энэ өнгөө iPhone 17 ч гэсэн 4 оронтой гарч ирсэн, сайт нь 4 оронтой, iPhone 17 Pro утас 4 оронтой, за машинууд нь 5 оронтой. За тэгээд дээрээс нь тусын өөрийн кодтой тий. За өнөөдөр гэхэд AZ 112 явах гэж байгаа бол энэ AZ 112 бол iPhone 17 Pro. За дараагийн сайтан бол AZ 116 дээр явж байна. Дараагийн iPhone 17 Pro утас AZ 115 дээр явж байна. Ингээл явчихсан шүү дээ. Alphard маань AZ 109
АЗ 109 кодтой суглаа байх юм бол та бол Alphard автомашин төрсөлж байгаа юм байна. За АЗ 84 кодтой байх юм бол та Lexus RX 450 төсөлж байна. За АЗ 117 гэж удахгүй нэмэгдэх нь байна те. Энэ бол суглаа авах боломжгүй байгаа, тун удахгүй гэд тавьдсан байгаа. Машин тэрэг минь бас маргааш би очиод бас нөгөө үйлчлэгээнүүдээ өвлийн дугуй одоо юу гэдгийг бүх үйлчлэгээнүүдээ хийгдээд байж байгаа гайлаасаа тий гайл дээрээс ирсэн. За ингээд хэдүүлээ эхлэе. Суглаагаа шалгаж мэдэхгүй бас зарим хүмүүс байна. Машин дээр бол мэдээж дансаар авах боломжтой. Alphard-ын дээр одоо энэ Grand Auto CGM-д ороод бүх суглаанаас авах боломжтой. Гэхдээ нөгөө интернет банкгүй, мобайл банктай хүмүүс бол энэ хоёр машин дээр дансаар авах боломжтой. Гэхдээ тусдаа данстай. Landman ч гэсэн бас Land 300 ч гэсэн бас тусдаа данстай нэгдэх бах. За тэгэхээр аливаар нь авсан бай танд тэр дороо шууд суглаа шалгах линк мессежээр очно. За тэгэхээр тэр линк нь бол ерөөсөө энэний линк очиж байгаа. За тэгэхээр ямар ч гэсэн мессеж хэрвээ очихгүй байх юм бол та Grand Auto CGM рүү ороод ингээд суглаа шалгах гэд байж байгаа. За суглаа шалгах дээр дарна. За ингээд утасныхаа дугаарыг оруулна гэж. Утасныхаа дугаарыг оруулж ээж таны суглаа гарч ирнэ. Тэгэхээр одоо хэн дуртай нь орж ирэл таны утсыг хараад, дансыг хараад, суглааны чинь дугаарыг хараад тийм одоо юу байхгүй шүү те. Бас нөгөө дэлхийн стандарт гэдэг бас нууцлалтай байхгүй бол бас болохгүй хүмүүсийн одоо мэдээлэл данс утас зэргийг бол те. За ингээд эхлээд суглаа руугаа оръё. Суглаа руугаа ороод томруулъя. За iPhone 17 Pro утсан дээр бол мэдээж 7000 орчим суглаа гарах юм байна. За тэгэхээр гарсан юм байна. За тэгэхээр эхний шилэн хоргонд тэгээс 7 хүртэл орно. За яагаад гэвэл энэ ард нь энэ харагдаж байгаа бол одоо тэдэн шиг суглаа байна гэдэг нь харагдаж байгаа шүү. За тэгэхээр 8 9 2 дээр бол ард нь тэг гэж байгаа нь бол суглаа байхгүй гэж. Тэгэхээр энэ хоёр маань эхний шилэн хоргоноос хасагдах нэ. За ер нь бол 8 9 2-оор эхэлсэн суглааны дугаар хэмтэж байхгүй гэж ойлгоо шүү. Эхэлсэн. Одоо жишээ нь юу гэдэг 358 гэх юм бол 3-аар эхэлж байна те. За тэгэхээр яг тэрэн шиг 800 тэд гэсэн суглаа бол хэмтэж байхгүй. 9-оор эхэлсэн бас хэмтэж байхгүй. За тэгэхээр эхний шилэн оргонд тэгээс 7 хүртэл орох нэ. За ийшээ. Машин руугаа харуулна. За. Мэдээж энэ суглааны автомат машин, дэлхийн суглааны стандартын автомат машин. За одоо би нэг энэ дээр бас нэг юм хэлчихье те. Дэлхийн стандарт гэж манайх чинь нэг юм яриа л байгаа. Дэлхийн суглааны стандарт гээл те. Мэдээж бүх зүйл бол стандарттай болцсон одоо орчин цагт те. За тэгэхээр уламжлалт одоо нөгөө гараар хүний гараар хийдэг одоо хуйлдаг те. Тиймэрхүү суглаанууд бол ер нь бол улс оронд бол байдаг. Гэхдээ ерөнхийдөө энэ дэлхийн стандарт өөрөө одоо хүний гарын оролцоог ерөнхийдөө халтсан. Хүний гарын оролцоог бол яг хүний гар ороод ирэхээр л хүн оролцоод ирэхээр санамсаргүйч байна уу, санаатайч байна уу ингэж алддаг. Ер нь бол энд нэг алдах эрх бол ер нь бол байхгүй шүү дээ, тэ. Тэгэхээр ингээд санаастай, санамсаргүй хүний гар ороод ирэхээр л алддаг учраас дэлхийн стандарт өөрөө хүний оролцоог л халтсан. Одоо орчин үед чинь технологийн дэвшил гэж бас айхтар юм орж ирээд байгаа шүү дээ, тэ. За тэгэхээр энэ машиныг одоо хүмүүс ингэдэг юм билээ. За би ч гэсэн тэгж боддог л байсан одоо нөт мөтийг програмтай холбочдөг л баг. Тэгээд нэг бөмбөлгийг одоо тэр бөмбөлгийг гаргаж ирээ гэсэн бөмбөлгөө гаргаад ирдэг баг гэж хүмүүс бас боддог баг. Тэгэхээр энэ машин бол ерөөсөө юутаач яач холбох арга байхгүй. Энийг бол ерөөсөө тогонд л залгах нэг залгууртай өөр зүйл огт байхгүй. Энэ дэр өөрт нь одоо компьютер гэж байхгүй. Энэ бол зүгээр л ерөөсөө агаараар бөмбөлөг одоо доороос үлээгээл дээшээ гаргаж ирэх зорилттой ийм л одоо шал тустай зүйл байхгүй юу. За тэгэхээр энэ програм манай Grand Auto CGM энэ машин хоёр яаж хорших вэ гэхээр энэ машин маань ерөөсөө бөмбөлөг гаргаж ирнэ тийм ээ. За ингээд самсаргуу үлээгдээд нэг бөмбөлөг дээшээ гаргаж ирнэ. Тэгээд дөрвөн бөмбөлөг гарч ирээд за энэ дээр гарч ирсэн дөрвөн бөмбөлгийг та бүхний нүдэн дээр програм руугаа хийгээд өгөхөөр за энэ азийн дөрвөн дугаар энэ утасны дугаар дээр байна гэж програмыг шүүгээл гаргаад ирж байгаа. За тэгэл яг л ийм л одоо хоршил явна энэ хоёрын маань. Тэрнээс бол энэ хоёрыг нэг холбож бариад тэгээд тах юм байхгүй. Бас дээрэс нь хүмүүсийн бас нэг асуудаг зүйл, хилдэг зүйл байсан. За энэ бөмбөлгүүд чинь ер нь хүнд байна, хөнгөн байна. Одоо хүнд нь дөрүүлж гарч ирээд байна. Эсвэл хөнгөн нь дөрүүлж гарч ирээд байгаа юм биш үү гэсэн бас тийм асуултууд байсан, хардталтууд бас байсан. Тэгэхээр бид нар яасан бэ гэхээр хэмжилзүүн газраар суглаануудаа бөмбөлгүүдээ үзүүлээд
Тэ бөмбөлгүүдээ хэмжилзүүн газар тавьчих өгөөд за манай бөмбөлгүүдийг жинлээд өгөөч, хэмжээд өгөөч гэж хүсэлт өгөөд тэгсний үндсэн дээр за нэг хальцэг бөмбөлгөн дээр ийм одоо эн чинь 4 байгаад байгааз харагдаж байна уу? За ингээд 4 байгаад байгаа. Тэгэнгүүт нэг бөмбөлгөн дээр одоо энэ дээр нь бас гацсан байж байгаа. Энэ дээр ингээд кодтой. За нэг гэрчилгээ гэсэн үг. За 4 савтай бөмбөлгөн дээр маань дөрүүлэн дээр маань гэрчилгээ өгсөн. За энэ бол одоо яалтчгүй ийм ижил жинтэй, ижил хэмжээтэй ийм тийм байна гэсэн. Ийм зүйл байгаад байгаа. За ингээд бүгдээр гэрчлээ. Одоо бол ер нь одоо хүмүүсийн харсан бүх юмыг ерөөхдөө юу ажиллаж байгаа штэ. Хардл сэрдэлтийг бол одоо тайлнаа л гэдэг байгаа шүү дээ. За эхний шилэн орны бөмбөгийг харуулж. Эхний шилэн оргонд бол тэгээс 7 хүртэл харагч нь. За тэгээс 7 хүртэл орно 8-2 маань үлдэнэ. За хоёр дахь шилэн орны бөмбөг харагчаа. За. Би бас зав цагаараа коммент уншнаа. За 3 дахь шилэн орны бөмбөг бүгд гэрчлэгээтэй тий. За би одоо яагаад ингэж харуулдаг байгаа вэ гэхээр би нөгөө энэ шилэн одоо машин маань өөрөө 50 секундын зайтай ажилладаг учраас эхлээд ингэж ямар ч бүгдийг ингэ тухтай харуулчихна. Дараа нь хийхдээ бол яг юу яагаад вэ? Одоо би бол эхлэх гэсэн нэг товчийг дарна бөмбөлгүүдийг хийн. Эхлэх гэсэн нэг товчийг дарна. Тэгснээр эхний шилэн орго шууд ажиллаж эхлээд ажил дуслаа дараагийнх нь 50 секундын дараа өөрөө автоматар ажиллана. Ингээд 50 секундын зайтай 4 шилэн орго маань ажиллаад 4 минутын дотор Азийн 4 дугаар маань гарч ирнэ. За ингээд эхний шилэн оргыг хийчих. Эхний шилэн оргоны бөмбөлгийг хийчих. Тэгээс 7 хүртэл. За. Эхнийх дээр бол нэг яарах юм байхгүй. 2 3 4 5 7. За. 8-9-2 маань үлдчихэж байгаа. Харж байгаа бах та. За 8-9-2 маань ингэж үлдэж байна. За жоохон коммент уншаад эхлэхээс өмнө. Азман намайг шүүрээрээ альфардн дээр суглаа авах гэсэн юм аа. Яаж авах вэ? Гранд лото зэмэн дээр дараад орохоор ямар суглаа байгаа. За энэ манай аав явах ингээд аллаг хариулсан. Бидний өмнөөс амар хариулсан ба штэ. Альфардны гэхдээ энэ 1004-ний суглааны дансыг бас пин коммент дээр бичсэн байна. Ийшээ бас оролцох боломжтой тий. Заавал гранд лото гэхгүйгээр. За альфард маань ер нь одоо 91% өнөө маргаашгүй дүүрэх гэж байна. 91% явж байна. Өнөө маргаашгүй дүүрэх гэж байна. Тэгээд дүүрсэн ч гэсэн угаасаа 11 сарын 23-ндаа л тохирол нь явна. За дараагийн машины таавар бас удахгүй орж ирнэ. За ингээд эхлүүлэхөө. За. Миний утас үлгээ гэж. За ингээд хэн өнөөдөр 1004-өөр iPhone 17 Pro оцтой болдоо. Байсаар байгаад альфард дүүлээ. Ирэхгүй байсаар байгаад альфард дүүрлээ гинөө. Сулааны ирэх зүгээр л олгож байна лээ штэ. Зүгээр л байх хэвээр доо. За хэрвээ үнэхээр байхгүй байвал чатаар бичээл ороод ир. Тэгэл асуудлаа шийдэн шүү дээ. За ингээд эхлүүлье. Тас. За эхний шилэн ороо ажиллаж эхэлсэн. Эхний шилэн ороо ажиллаж эхэлсэн. Тас харчиж байна. Тас 4. За 4 гараад ирсэн шүү. За мэдээж одоо томруулдаг бас бичил камер байгаа. За 4 дараагийн шилэн оргонд бүгд. Яа за. Одоо нөгөө 50 секунд маань намайг хүлээхгүй, гэлзуулахгүй болохгүй. За сүүлийн одоо 2 тохирлоор сүүлийн 2 саятын явсан тийм ээ. Хоёулаа Улаанбаатар хотоос тодорсон. За энэ утас маань одоо бас сүүлийн үед бас Улаанбаатараас аягүй их хацтнууд тодроод байгаа. За утас бас хаанаас тодорхой болтоо. Сүүлийн утас чинь дарахнаас хаанаас байлаа? Дарахнаас байсан билүү? За сүүлийн iPhone 17 Pro утас дарахнаас байсан. Үнэхээр ойлгомжтой тодорхой суглаа явуулж байгаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье гэсэн. Баярлалаа. За хоёр дахь шилэн орго ажиллаж эхэлсэн. 10 бөмбөлөг бүгдээрээ орсон. Эхний шилэн орго 4. Эхний шилэн орго 4, хоёр дахь шилэн орго тэг. За тэг.
Яа. За би ямар ч үсэн ингэс хийгээд наашаар тэг 4 тэг. Дараагийн шилөөрөө бүгд. Яа. Тэг. Нэг харагдаж байгаа. 2 3 4 5 6 7 8 9. За ингээд эхний 2 шилэн оргоноос эхнийх бол 4, хоёр дахь нь тэг. За гурав дахь нь 21 суглаа авсан яндор хохоо ороо гэж. За 3 дахь шилөөр гаж чиглэсэн. Бүгд орсон. 10 бөмбөг бүгдээр орсон. За орж жонжоо тэг 3 47 байсан ба хэдвэ 6. За мэдээж 6 9 2 бол доогоороо 6-тай тий. Тэрүүгээрээ ялгагдж байгаа. За ялгарч. За 4 тэг 6. 4 тэг 6 дараагийн шалгаар бүгд. Яа. За ингээд бүгдээрээ л адилхан энд ч одоо 1000 төгрөгөөр олцсон тий. 1000 төгрөгөөр азаа үзэж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ бас нэгийгаа тий. 1000 төгрөгөөр бас хэн нэгэн сая төгрөгтэй болж байна. 1000 төгрөгөөр бас сүүлийн үеийн гар утастай болж байна. Бүр цаашлаад 1000 төгрөгөөр автомашинтай болж байна. Одоо өглөөгөөдөнд 1000 төгрөгөөр ингээд азаа үзээд гэр бүлэрээ автомашинтай болно гэдэг бол тэ гэдэг бол маш том боломж бөгөөд за бас 1000 төгрөгийг хэдүүлээ бөөнөрөө нийлж нэгэндээ л одоо азаа үзэл нэг гэр бүлийг машинтай болгож байгаа гэж ойлгох хэрэгтэй тэ. За сүүлийн шилөөр гаж чигсэн. Сүүлийн шилөө орог тэг. Яа энэ баг Азийн дугаар гараад ирсэн шүү. Хэр үнэн суглаа вэ гэсэн цэгийн үнэн байдаг шүү машин. Хоцсон азтан байна гэж. За манай коровны азтан байна да манай сүүлийн. За эхнээс нь дурдъя те 40 60. Ямар гоё дугаар вэ? 40 60. За суглааны дугаар бол 40 60. Утасны дугаар 95 76 58. За залгана. Залгана. Энийг задлаа залгачих уу? За 95 76 58. Зүг үү? За ингээ харуулчих. 95 76 58. За сүүлийн хоёрын би чинь. За ингээл ер нь утасны дугаарч бай, дансны дугаарч бай. Манайх бол бүх юмыг айгу нууцлалтай байлгадаг хөв хүний мэдээллийг бол тэ залуу шиг юм байна да. За утсаа авахгүй бол харин дугаарыг зарлаа шүү дээ. Төмөд зарлж хагаад суглаагийн шалгач шүү дээ. сайн байна уу? Grand Systems хувьцаат компаниас холбогдож байна. Grand юу гинэ? Systems. Мэдж гин үү те? Grand юу гинэ? Systems. Systems Тэ? За яг тодорхой мэдээлэл байхгүй юм шүү. Багхгүй мэн үү? За. Тэгвэл яг хоо Grand Lotto-гийн минь суглаа авсан уу? Авсан. За. Тэгээд нөгөө компани ч мэдгүй судалж барихгүйгээр авчдаг юм уу? Гүй нөгөө яг юу вэ? За. За өнөөдөр юуны тохиролтой вэ? Мэдж байгаа юу? Мессеж очсон уу? Мессеж одоо хаагаад ихэд 17 төгсгөө явуулсан. Ерөнхийдөө мэдж байгаа тий. Тэгээд би одоо яах гэж залгасан байх уу? За баяр хүргэе. Та манай iPhone 17 Pro утасны азтан боллоо. Нэр юм уу? Одлоо тоглосон. Юу яасан шүү? Энэ Америкээс ирсэн iPhone 17 Pro утас одоо лайва үзчихэл та. Лайв За нэрэ. Та манай 1000 төгрөгийн iPhone 17 Pro утасны азтан болсон. Нэрэ. Ямар гоё мэдээ. За. Хоёлоо одоо танилцъя. Нэр хэм бэ? Аль нутгийн хүн бэ? За. Наа тасаа өгдөг. Би
Баянгурамгийн Баянгур сумны харьяат. За. Одоо Баянгурамгийн онцгой цагаар ажилладаг. Оо за. Нэр хэн гэсэн бэ? Лачаа өгтө Баатар. Баатар Түр. Сүрэн. Баатар Сүрэн Баянгур аймгийн Баянгур сумд онцгой байдлын албанд ажилладаг гэсэн үү? За. Ямар гоё юм бэ? Баянгурчууд ер нь азтай. Манай өмнөх машины бас 2 сая төгрөгийн азтан Баянгуроос тий яг наадмын дарааханда. Тийм үү. Яг нөө яг гэдэг нь няндны суулаа юм чи. Тэгэхэд тэнүүник атсан бас эрсдэл хүссэн гэдэг. За. Тэгээд тийм байт юм шиг. Ер нь наад тахад яг хоолой гэдэг ихэд өгч байгаа. За. Ер хизээс оролцож байна. Би яг энэ хөлд орж байна. Оо анхны. Гурав яруу дуулаа аваад. Анхны 10 суглаагүй. Баянгурчууд ер нь энэ жил эвгүй байна те наадмын дөрөв мөрөө бас те. Босод суглаанд нь орсон уу? Одоо орсон байна. Окей. Машин хэрэггүй, сая төгрөг хэрэггүй байдаг. Уцал хэрэгтэй байсан юм уу те? Иргэдэн нэг За. Авч үзсэн юм шиг байна те. яндаа үзье гэж доо. За. Бас ингээд чам шиг ингээд яндаагаа үзээд нэг авч үзээд те бас юм хожихгүй ч гэсэн байнга аваад байж байгаа хүмүүс бас байгаа штэ те. За тэр хүмүүс тандаад нэг сайхан үг хэлэх үү? Тэгээд нийт монголчуудад боломжтой зүйл байхгүй юм байна. Бүгд тэгээд ихэд ингээд боломжийг бий болгохын тулд ингээд зүтгэрээ хийчихлээ да. За тэгэлгүй яах вэ? За баярлалаа. Эргээд хоёлаа чатар холбогдъё те. За лайв харах юм бол би яг одоо утсыг чинь барай л байж чинь нэг оромж өнгөтэй. Бас байна да. Я энэ гэж үздэг юм хөө анх удаа ингээд болж байгаа. Нөгөө нэг сайт ачин явж байгаа суулаа моглоо ингээд амьдралдаа бодож үзээ анх удаа ингээд танах явж үзэж байгаа байхгүй. Ер нь боломж юм байна уу? Өн ханш одоо ямар хуу байна? Ер нь боломж юм. Одоо ер нь технологичтой болно. За. Тэгэлгүй байх тий те. За баярлалаа. За. Баатар Сүрэн тий. За. Баянгур аймгийн Баянгур сумаас Баатар Сүрэн улсын онцгой байдлын албанд ажилладаг гэж байна. Тэгээд Баатар Сүрэндээ баяр хүргэе. Мэдээж манай суглаанд өдөр болгон анх удаа оролцож байгаа хүмүүс маш их байгаа. За тэгээд мэдээж тэдний бас нэг нь л уцтай болж байгаа, машинтай болж байгаа, бэлэн мөнгөтэй болж байгаа тий. Байнга оролцдог хүмүүс байж байгаа. 6 сар оролцож иж машин хожиж байгаа хүмүүс ч бас байна. Дөнгөж оролцоод машин хожиж байгаа хүмүүс ч байна тий. 50 суглаа, 30 суглаа аваад машин хожиж байна. Нэгээс 5-ын хооронд суглаа аваад ч машин хожиж байна. Ийм олон одоо өөрсдийнхөө боломжинд л тааруулж байгаа. Өнөөдөр та нэг суглаа авахад заавал 5,000 10,000 бол танд хэрэггүй шүү дээ. 50,000 хэрэггүй шүү дээ. 1000 төгрөг хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энийг бол бүгдээрээ сайн ойлгоод тэгээд суглаанд идэвхтэй оролцороо дараагийн тохиолдолоор эргээд уулзъя. Түр баярлалаа.